Өнөө цагт офисын ажилтан, жолооч, оператор, кастчин зэрэг сууга байдалд авамгаалсан ажил эрхэлдэг иргэдийн дунд нурууны суулт түгээмэл тохиолдох болжээ. Нурууны суулт гэдэг нь нурууны байгалийн тэгш зөв байрлал алдагдаж, мөр урагш унжих, цээж хот байх, толгой урагш бүх их байдлаар биеийн тэнцвэр алдагдахыг хэлдэг байна. Энэ нь ихэнхдээ хүний өөрийн мэдлэгүйгээр удаан хугацаанд буруу сууж, буруу хөдөлснөөр аажмаар бий болдог байна. Тухайлбал офисын ажилтнууд компьютерийн дэлгэц рүү бүгтийж, мөрөө урагш татсан байдалтай олон цагаар суудаг бол жолооч нар суудалтаа бүхийж толгоогоо урагш гэлжилгэсэн байдлаар удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаар нурууны суулт үүсэх өндөр эрсдэлтэй байдаг байна. За нурууны суултанд гарах гол шинж тэмдэг нь бол хөдлөхөд, ям өргөхөд, удаан суухад бол нуруугаар хөшиж өвдөх, хатгаж өвдөх, бүр нуруу ингээд мурих ийм шинж тэмдэг илэрнэ. Мөн ихэвчлэн аль нэгэн хөлний хонх, гуй, тэгээ шилб, тавхаа руу бас бадаарч өвддөг. Бас зарим тохиолдолд бол арьсны мэдрэхүй алдагддаг. Тийм тохиолдлууд бол энэ нурууны суултны үед илэрдэг. Нуруу өвдөх нь бол бас хүн болгонд янз янзаар тохиолддог. Ялангуяа мэдрэлийн гаралтай нурууны өвдөлтөө эсвэл бөөрийн гаралтай юу, эмэгтэйчүүдийн гаралтай юу гэдгийг бол бас ялгах шаардлагатай. Мэдрэлийн гаралтай нурууны өвдөлт бол ерөнхийдөө хөдөлгөөнтэй холбоотой. Хөдлөх, хүнд юм өргөх, суух энэ тохиолдлуудад бол илүү их ингэж нуруугаар өвддөг. Харин бөөрнийх бол өрөвслийн шинж тэмдэг. Шинжилгээнд дээр бол өрөвслийн шинж тэмдэг гарна. Тэрнээс гадна суусан ч, гэвсэн ч, боссон ч ямар тохиолдолд бөөр бол унжиж өвдөдөг. Эмэгтэйчүүдийн талаас бас тэгж өвддөг. Тэгэхээр энэс бас ялгах хэрэгтэй. Нурууны суулт нь цээж хотоосноор уушиг бүрэн тэлж чадахгүй, амьсгалд авчдах, цусны эргэлт саарах, удаан хугацаанд үргэлжлвэл нурууны архаг өвчтний их үүсвэр болж хөлийн уул хөндөөрлөх цаашлаад суумгай байдалд орох эрсдлийг дагуулдаг байна. Мөн нуруу өвдөх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдээ эмчилгээ хийлгүй, заавал мэрэгжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Ер нь бол хүндэрсэн заримдаа бол хүндрээгүй зөвхөн нурууны булчин гинт чангараад үзүүлэгч гарч иж байгаа хүмүүс ингээд далийцсан гэж орж идэг. Энэ нэг өвчтөе баруун тишгээ далийсан бол зүүн талынх нь булчин ингээд чангараад эрүүл тал руугаа ингээд далийцсан гэдэг хүмүүс орж ирээд ингээд гидийцэн гаднах байдлаасаа баг ингээд орж ирэхэд энэ нуруу нь өвдсөн хүн байна гэдэг оншилж болдог. Хүндрээгүй тохиолдол. Хүндэрсэн тохиолдолд бүр ингээд хүлээж хэрээд хөлн мэдээ алдагдаад бадаараад ингээд айгүй зовиртой хөөцсөн гидээж болохгүй эсвэл гидээж донгож болохгүй ийм байрлал бол ирдэг. За энийг бол ингээд мэдрэлийн эмчил үзэж хагаад энэ хүнд нарийн шинжилгээ хийх шаардлагатай юу эсвэл эмийн эмчилгээ хийх шаардлагатай юу гэдгийг бол үзэх хэрэгтэй. Ер нь бол нурууны өвдөлт бол эхлээд нуруу өвдөн хөшин хөдлөхөд өвдөн гэхээс гээд сүүл рүүгээ хонг хөлний хараар өвдөж байгаа нь харгасны шинж. Энэ л бол дискийн өөрчлөлт байна. Энд бол мэдрэл дарагдсан байж магадгүй шүү гэж онцлоод дараагийн арга хэмжээ авах хэрэгтэй. Иймээс суугаа ажил хийдэг иргэд ажлын дундуур заавал босож 30-аас 60 минут тутамд богино хугацааны сонголтын дасгал хийх, компьютерийн дэлгэцийг нүдний төвшөнд байрлуулах, сандлын өндөр нуруу тулгуурыг биедэд тохируулах нь чухал юм. Мөн жолооч нар суудлын налууг зөв тохируулж урт замд гарах үедээ заавал завсарлага авч нуруугаа амраах шаардлагатай гэмч зөвлөж байна.